байна санаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Насан туршийн боловсролын багш нартаа заавар видео бичлэгийг хүргэж байна. За насан туршийн боловсролын багш нар маань хоёр янзаар хуваар болон дөнгөө гаргаад тэгээд ингээд өсвөл төвчлөлтийн хийлгээд явах бүрэн боломжтой байгаа. За нэгт нь болохоор бусад мэргэжлийн заавар судлах хичээлүүдтэйгээ адилхан хичээлцэн дотор хичээлийн тохиргоо хийгээд ангиудаа төгсөл төвчлөлт дүнгийн үнэлгээ хоёрыг гаргаад ажиллаад явах боломжтой. Нөгөө талаар эрс болон багшийн журнал, цахим журнал хөтөлбөрөнд оролцоод эрс тэмдэглэлээ хөтлөө дүн үнэлгээ эрсээ бүртгээд явъя гэх юм бол холимог анги үүсгээд явах бүрэн боломжтой гэсэн юм хоёр янзын зам бий. За хэрвээ тухайн багш нь зөвхөн дөнгөө оруулаад явна тохиргоо хийнэ гэдэг юм бол өөрийнхөө дааж явж байгаа ангиуд нь ногоон эсрэгтэй харагдана. Анги дээрээ дарж ороод зүүн гарталд харагдж байгаа цэснүүд дотор нь хичээл сонголт гэсэн цэсн дотор дараад хичээл сонголт жагсаалтаар гээд орно. За тэгвэл танай ангид орох боломжтой бүх төрлийн хичээлүүд харагдах бөгөөд за яг орно гэсэн хичээлүүдээ хамгийн хойдлын сонгох гэсэн багийн хичээл чек хийж үүсгэнэ. За үүснийхаа дараагаар 3 үйлдэлээр чеклээд за энэ багшийн нэр дээр нь өөрийнх нь нэрийг заавалчгүй ангиснээр тухайн хичээлийг өөрөө орно. Ангид тухайн хичээл орно гэсэн. Энэ дээр аян бичлэнгээр бүх ангиснээр таны тохиргоо аян бичлэнгээр ийм бүх хичээлүүдийг яг энэ сонголтын дээр өөрийнхөө нэрийг сонгох гэтэл таны нэр хэрвээ гарч ирэхгүй байвал сургалтын менежертэй хандаад өөртөө заах хичээлээ нэмүүлнэ гэсэн. Одоо жишээ юм бол таныг тийм ээ 9900 орно, биологи орно, биеийн тамир орно гэдгийг сургалтын менежер хэд хэдгээр ангиудад орох вэ гэдгийг эсэстээр тохируулж өгдөг. За эсэстээр тохируулж өгсөний дараагаар их нүүдэл дээр шинжилж татдаг байгаа. За энэ бичлэнгээр ингээд яг өөрийнхөө ангид ордог хичээлүүдэд тохиргоогоо хийлгээд за хадгалах төвчлөөр дарна. За хадгалах төвчлөөр дарсны дараагаар танд ингэж харагдана. Хичээлийн тохиргоон дотор нь ингэж харагдана. За мэдээж ойлгомжтой. Тухайн одоо ангид нэг суралцагч байна. Энэ суралцагчид дараах байдлаар ийм хичээлүүдээ орж энэ дээрээ дүн өрөх боломжтой болно гэсэн сонголт юм байна. За үүний дараагаар сургалтын менежер баталуулж иж баталсны дараагаар та үнэлгээ хоёр оруулах боломжтой. Багшийн журнал гэж гарч ирнэ. Багшийн журнал дээр дараад үнэлгээ хоёр оруулах бүрэн боломжтой. За харин эрс багшийн журнал тэмдэглэл хөтлөнө. Захим журналаа хийнэ гэд одоо хийж байгаа ажиллаж байгаа багш нар насан туршийн боловсролын багш нар маань сонгоо холимогийн нэмэх дээрээ хичээл болгон дээр нь холимог анги үүсгээд багслаад хийгээд явах бүрэн боломжтой. Тэгэхгүй бол тухайн бүх ангиуд дээр та өөрөө ордог. Дээрээс нь бүх ангиуд нь маш их олон төрлийн хичээлүүд ордог нөхцөлд бол таны хуваар хийдэг, хуваарийн хүснэгт цагч нь бол хүрэлцэхгүй. Та бол ингэдэг ч одоо жишээ юм бол монгол хэлний хичээлүүдээ гэх юм бол ангиудаа холиод нэг цаг дээр монгол хэлний хичээлийг ордог. Тухайн ангиудад насан туршийн буюу дүүцлэх хөтөлбөрийн цөөхөн хүүхдүүд байдаг. Цөөхөн хүүхдүүдээ бүгдийг одоо нийлүүлээд нэг цаг дээр нэг ижил төрлийн хичээлүүд ороод ингээд явдаг. За тэрийг шийдэх арга бол холимог анги гэсэн энэ сонголт байгаа. За жишээлбэл би одоо монгол хэл математикийн холимог үүсчихсэн байна. За би одоо энэ дээр арай өөр төрлийн холимог үүсгэе. За өөр төрлийн холимог үүсгэхийн тулд тэгэхээр за би бүр ихнээс нь явъя. Сонгон холимог анги нэмэх гэдэг төслөөр дээр дарна. За энэ анги гэсэн сонголтоос нь заавалчгүй холимог гэсэн сонголтоо сонгоно. За хичээл дотроос нь энэ тохиргоонуудыг бүгдийг сургалтын менежер хийсэн байх шаардлагатай. За би энэ дээр 9900 боловсролын хичээл тохируулж өгье. За бүлэг сонгонууд дээр холимог анги сонгох шаардлагатай. За энэ дээр аль ээлжинд оруулах вэ гэдгээ та бүхэн маань өөрөө шийдвэрлэн. За би энэ дээр бүх ээлжнийг тохируулчихъя. За тэгээд энэ дээр 9900 боловсролын
анги өмнөх юутайгаа үүсгэсэн холимог ангиудтайгаа адилхан стандартаар үүсгэж явчихвал илүү хэлбэр дээрээс нь харахад бас зэгцтэй харагдана. За энэ дээрээс яг аль ангиуд ордог вэ гэдгээ би эндээс сонгож өгнө. За тэгээд хадгалах төвчлөөр дарснаар таны үүсгэсэн анги энэ дээр ингэж харагдана гэсэн. За энэ бичлэнгээр холимог ангиудаа бүгдийг нь үүсгэж авах бүх хичээлүүд дээр одоо үүсгэх шаардлагатай гэсэн хичээлүүд дээр үүсгэнэ. За тэнгуүдээ монгол хэлийг аль ангиудад ордог уу? Аль ангиудаас хүүхдүүдэд хөөж авах боломжтой вэ гэдгийг нь сонголтуудын дээрээс сонгож өгнө. За хүүхдүүдэд хөөж авахдаа за эхнээс нь сонгоныхоо одоо холимог үүсгэсэн анги дээрээ дарж орно. Анги дээрээ дарж орсны дараагаар багшийн журнал гэсэн сонголтыг сонгоод суралцагч гэсэн төсрүүд нэвтэрч орно. За тэгэнгүүт та бүхэнд суралцагч нэмэх гэсэн төвчлөөр харагдана. Үүн дээрээ дараад явах боломжтой бүх ангиудаасаа хүүхдүүдийн холимог анги дээрээ төвж авах боломжтой. За хоёрдугаар ангид одоо нэг холимог ангийнхаа бүлгийг сонгоно гэсэн үг байхгүй юу? За энэ дээр хүүхдүүдээ бүгдийг сонгох чек гэж эглээд хадгалах төвчлөөр дарснаар баруун гартал шилжиж энэ таны түүж авсан хүүхдүүд гэсэн үг. За энэ дээр хүүхдүүдээр нэмэхдээ дараагийн ангиа сонгоод мөн адилхан чек гэж эглээд хадгалах төвчлөөр дарснаар энэ дээр ингээд нэмэгдээд явна гэсэн үг. Өмнөх 2 дугаар ангиас 5 хүүхэд байж байгаа 7 дугаар ангиас 1 хүүхэд нэмсэн бол энэ дээр ингээд 6 хүүхэдтэй болоод нэмэгдээд явна гэсэн үг. Гэх мэтлэнгээр дараагийнхаа холимог ангийнхаа хүүхдүүдийг энэ дээрээ нэмж оруулж өгнө. За энэ мэтлэнгээр ингээд за би энэ дээр бүх ангид монгол хэл үздэг учраас холимог анги байгаа бүх бүлгүүдийг нь би сонгоод хүүхдүүдийн бүгдийг нэмчихье. За ингээд нийт холимог ангийн бүртгэлтэй 10 хүүхэд байна гэж байна. За энэ 10 хүүхдүүдийг бүгдийг нэмээд дууссан тул буцах төвчлөөр дарчнаа. За ингэнгүүт танаа монгол хэлний холимог анги дотор нийт 10 хүүхэд байна. За хүүхдүүдийн мэдээлэл ингэж харагдана гэсэн үг. За ийм болцсон тохиолдолд та үүн дээрээ хуваар оруулаад эрс тэмдэглэл хөтлөөд захим журналаа хөтлөөд үнэлгээнийг үнэлгээр оруулаад явах бүрэн боломжтой. За ингээд хүүхдүүдэд түгээд авсны дараагаар хичээл сонголт гэсэн зэсэн дотор дарж ороод хуваар оруулаад сургалтын менежерээр хуваараа батлуулаад ажиллаад явах бүрэн боломжтой. За шиг би холимог ангиа тийм ээ хэдгээр цаг дээр ордог вэ гэдгээ энэ дээрээ чекэлж өгөөд хадгалах төвчлөөр дарна. Хадгалах төвчлөөр дарсны дараагаар сургалтын менежертэй заавалчгүй хэлээд батлуулах шаардлагатай шүү. Сургалтын менежерээр батлуулсан тохиолдолд л та зөвхөн дээр нь эрс тэмдэглэл хөтлөх бүрэн боломжтой болно. За ингээд сургалтын менежерээр батлуулсны дараагаар та бүхэн маань эрс багшийн тэмдэглэл, багшийн журнал дотор эрс багшийн тэмдэглэл гэж ороод энийгээ нөхөж хийж байгаа бол удирдлагыг сонгоод энэ дээрээ эрсээ оруулаад тэмдэглэлөө хөтлөөд явах бүрэн боломжтой шүү. За мэдээж ойлгомжтой. Эрсээ бүртгээ, тэмдэглэлээ бүртгээд дууссны дараагаар үнэлгээ 1-ийг оруулж болно, үнэлгээ 2-ыг оруулж болно. Үнэлгээ 2-ыг оруулаад дүнгээ гаргасан тохиолдолд таны оруулсан тухайн одоо монгол хэлний хичээлийн дүн маань заавал судлахын дүн болж жилийцэн дүн болж хадгалагдах боломжтой болдгоо. За ингээд насан туршийн боловсролын багш нар маань одоо 2 янзын аргаараа жилийцэн дүнгээ гаргаад төгсөл дэвшилт хийгээд явах бүрэн боломжтой.